7 төрлийн татвар нэмснээр Монголын нийгэм одоо системтэйгээр ядуурах ийм чиг хандлагаа орсон. Одоо 9 сарын 1 болоход оюутныхаа сургалтын төлбөрийг төлж чадахгүй. Үр хүүхдийнхаа хичээл одоо хэрэгслийг авч өгч чадахгүй, хоол ундаа авч өгч чадахгүй ийм одоо нийгмийн одоо сөрөг үзэгдлүүд бий болох гэж байна. Энэ бүхнийг ингээд бодоод зүгээр суусангүй. Энэ хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн болвол улс төрд буруутай үйл ажиллагаа явуулж байгаа Монголын төр засгийн эрхийг хууль бусаар авсан. Монголын төрийн албыг зархаар урьдчилан төлөвлөж бэлтгэсэн энэ сандуу нийслэлийн Монгол Ардын намын дарга, нийслэлийн иргэдийн хурлын дарга. За мөн Монгол улсын их хурлын дарга, Монгол Ардын намын дарга Мие Гомбын инк бол тэргүүтэй нөхдүүд зөвхөн нийслэлээс 60 тэрбум төгрөг босгох энэ бичлэг олон нийтэд ил болсон. За энэ нь бол олон улсын хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлтээр нэг цаг минут нэг газар хийсэн бичлэг мөн байна гэдэг нь нотлогдсон. За үүний нэг тод жишээ бол төрийн албанд одоо хууль бус томилгоонууд явагдаж байгаа. Гайлийн ерөнхий газрын дарга асан Гайлийн Баатар гэж ярьдаг. Хэл ахуулын хэрэгээр одоо шоронд ял хэдэлсэн. Энэ хүн бол хөдөө аж ахуйн биржийн захирлаар ажиллаж байгаа. Тэгэхээр ийм хууль бус томилгоо бол 60 тэрбумыг нотолж байгаа нэг том илэрл юм байна. За мөн Увс аймгийн засаг дарга асан засч ихээр шивээ аваа одоо хувьцаат компани дэд захирлаар тийм энэ бол энэ хүн бас авилгатай тэмцэх газар тодорхой шалгажээс ашиг сонирхлын асуудлаар. Тэгэхээр ийм муухай зүйл болж байна. Монголын 180 мянган төрийн албан хаагчийг хомгорлон халж байна. За энэ одоо төрийн албыг өнөөдөр халснараа нийгэм эдийн засагт хохирол учирдаг. Яагаад тэгэхээр төрийн албаны тодорхой одоо тасралтгүй шудраг зарчим дээр одоо тулгуурласан ийм одоо бичиг цаасны үндсэн дээрээс нийгэм эдийн засгийн харилцаа бол урагшилдаг. Гэтэл төрд хууль бус хүмүүс ажилд орсноор төрийн одоо алба эмх замбраагүй болсноор нийгэм эдийн засаг тогтворгүй байдал бий болдог. Иргэд нэгсэндөө төрөөс очиод хүссэн үйлчлэгээ авахд чирэгл учирдаг. Хүнд суртал үзүүлдэг. Бизнес эрхэлж байгаа компаниуд маань ажил хийхээр тодорхой дарамтанд ордог. Тодорхой шантаач хээл хахуул өгөх шаардлага гардаг. Зөвхөн өөрснөө бизнес хийгээд ашиг олоод Монголын ард иргэдийг ажилд авсныхаа төлөө буруутан болж байна. Жишээлбэл одоо энэ 7 төрлийн татвар дотор бол ажил олгогчид 1% нийгмийн даатгал. Ажилтнанд 1%. Тэгэхээр тухайн ажил олгогч маань ажилтнуудаа цомгдох шаардлага гарна. Тэгэхээр нэгсэндээ энэ 60 тэрбумын хорог гайнаас болж Монголын нийгэм системтэйгээр өнөөдөр ажилгүйд бий болж байна. Монголын залуучууд өнөөдөр гадагшаа их хэмжээгээр явж байна. Солонгос, бусад улсууд руу. Оронд нь харин гадаадынх нь Монголд орж иж Монгол залуучуудын ажлын байрыг булан авч одоо эмэгтэйчүүд маань одоо тодорхой хэмжээнд одоо ашиглаж биеийг ашиглаж ийм одоо Монгол төр тогтворгүй байдал үүссэн. Тийм учраас өнөөдөр би сандууг огцруулахаар одоо уг нь 7 хоногийн өмнө Монгол Ардын нийслэлийн Монгол Ардын намын бүлэгт иргэдийн хурлын ардсан намын бүлэгт албан шаардлага өгсөн. Тэрнийхээ хариуг авахар очтол 10 цагт очтол нийслэлийн засаг захиргааны гадаа бол томоохон өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан. Хаалга үүдээ чойжилсон. Тэгээ биднийг очиход оруулаагүй. Бусад одоо бас өөр асуудлаар үйлчлүүлэгчээс иргэдийг оруулаагүй. Тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагч нар ажил руугаа орж чадахгүй. Ийм нөхцөл байдал үүссэн байсан. Тэгээд одоо тэр хаалга ивдсэн асуудлаар намайг одоо нийслэлээс одоо гомдол гаргасан гэж. Тэр нийслэлээс гомдол гаргасан нөгөө талаасаа сандуу захиалж байгаа. Сандуу гэж хүн өнөөдөр намайг бол нэг биш удаа захиалж байна. Гэхдээ би сандууд бол гомдохгүй байгаа. Ягаад тэгэхээр тэр хүний өнөөдөр хийж чадах юм нь ерөөсөө 60 тэрбумыг ярьсан бүх хүнийг системтэйгээр хууль хяналтын байгууллагаар эрүү үүсгэж шалгуулж, шоронд суулгах ийм хар санаа агуулж байгаа. Тэгэхээр жагар хідэн ч удаа баригдаж хідэн ч удаа ял идэлж болно. Хамгийн гол нь Монголын эрх ашигыг Монголын 180 мянган төрийн албан хаагч түүний ард байгаа гэр бүлийг хохироох Монголын 3 сая иргэнийг ядууруулах эрх сандуу инк бол хоёрт бол байхгүй. Би энийг л эсэргүүцэж байгаа. Өнөөдөр бас нэлээдгүй ноцтой баримтчилгаа явагдсан гэж хэлж байна. Тэгэхээр өнөөдрийн баримтчилгааныхаа талаар бас мөн өөрийн тань дэмжихээр очсон бас иргэний бие талцсан гэх мэдээлэл ирж байсан л да энэ талаар. За өнөөдөр миний биед ч гэсэн ингээд зөндөө хохирол учирсан тий. Би цагдаагийн байгууллагт хэлсэн. За та нар маань энэ алгын чинээ хаалганы талаар ингээд бүрэлдэхүүн ирээд бүр нарийн ингээд химжиж мэмжээд шалгаж байгаа тэр нэг хаалганы нэг модны асуудлаар. За ингээд бид шалгуулчлаа. Одоо харин бидний биед учирсан хохирлыг хэн шалгах вэ гэд мэдэхгүй гэж. За тэгээд нэг хэсэг хугацааны дараа сая л мэдлээ авилгатай тэмцэх газар очих юм байна гэдэг. Нөгөө нэг Отхон туяа гэдэг иргэн маань авилгатай тэмцэх газар очиод гомдлоо гаргах гэсэн боловч маргааш ирээ одоо хуралтай байна гэдэг. Ингээд нэгэсэндээ Монгол хүн иргэн хууль хүчний байгууллагад хүч хэрэглүүлж одоо баримтчилгаанд өртөөд эрүүл мэндээрээ хохирчоод өнөөдөр хүлээж авах газар алга. Гэтэл өнөөдөр нийслэл дотор байгаа сандуу гэж одоо энэ
аимшигтай энэ одоо Азны торыг бий болгосон энэ хүнийг өнөөдөр хамгаалаад байгаа тэр нийслэлийн тэр тийм ээ одоо удирдлагууд бас эндээ одоо хариуцлага хүлээх ёстой. А нийслэлээс гарч ирж биднэр лөө бас дайрсан тодорхой төрийн албан агч нар. Тэгэхээр энэ 60 тэрбумын одоо юу гэдэг нь тодорхой нэг хэсэг төрийн албан хаагч нар бол биднэрт дургу байгаа. Мөнгөө өгөөд ажилд орсон албан агч нар. Ягаад гэхээр нөгөө мөнгөө нөхөж олоогүй учраас. Тэгэхээр би бол ерөөсөө айхгүй. Хизээч би энэ сандуу гэж хүний одоо юу гэдэг нь тавьсан жүжигийн гол дүр нь бол би биш. Гол дүрд нь би орчихгүй. Энэ хүн бол одоо ингээд шүүх хяналтын байгууллага бүгдийг худалдаад авсан, бүгдийг одоо ингээд захиалаад би өмгөөлөгч авахгүй. А өнөөдөр би нэг өмгөөлөгчтэй гэрээ хийсэн. Тэр өмгөөлөгч маань одоо өмгөөлөх хэсгийг би мэдэхгүй. Гэтэ би өмгөөлөгч намайг өмгөөлөгч олдохгүй би өмгөөлөгч авах шаардлагагүй. Гэтэ тэргүүл улс төрийн захиалга, саарл орны захиалгаар энэ бүх юм явж байгаа учраас Монгол улсад ямар ч сайн өмгөөлөгч байгаад нэмэргүй байхгүй. Энд чинь цаанаасаа жүжиг юм чинь. Тэгэхээр энэ тал дээр бас ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна таны хувьд? Одоо миний бие бол маргааш одоо 11 цаг 30 минутаас 100-ны мэдэн дээр бол хэвлэлийн баг орлол хийн. А энэ 60 тэрбумыг эсэргүүцсэн иргэд та бүхнийг бас бидэнтэй ирж бас уулзаарай тий. А бас бодит байдлыг тэр хэвлэлийн баг орлоос мэдээлэл аваарай гэж хэлмээр байгаамаа. Тэгээ хэвлэлийнхнийгаа бас уриалж байна. Ер нь бол ингээд танаа телевизэд би их баярлж явдаг. Ягаад тэгэхээр миний олон тэмцэл, офшорын тэмцэл, туул гоолыг хамгаалах тэмцэл, хүний эрхийн тэмцэл энэ бүх зүйлийг ингээд газар дээрээс нь бас ямар нэгэн одоо цензургүй, ямар нэгэн одоо дарамтгүй үн төлбөр авахгүй ингэж ярилцлаганд оруулж аваад маш их баярлж байгаа. Монголд олон ийм телевиз байгаасаа гэж бас уриалж байна. Үзэгч түмэндээ хандуулахад бас шууд нэвтрүүлгийн дундуур ганц 2 тооны үзэгчийг бид бас шууд утсан дээр хүлээн авах болно. За, оройн төргий та холбогдлоо. За. Сандуу энэ хурд тэр Хамбатар гэдэг нарийн тэрбумын нэг ярьж байна л та ер нь жилгаараа ярьчлаа. Ийм хулгай ийм төрийг хууль бусаар авдаг төрийн төрийн албан томилогддог ийм улсуудад энэ цагдаа нар өмөрөөд байгаа юм л да. Тэгээд бид ярихаараа яад гэхээр цагдаа өмөргөө ма хэдэн дарга нар нэг гэдэг. Уг нь үнэ. Тэр дарга нарын өөрчлөхгүйгээр яагаад ч болохгүй гэдэг нь мэдээлэл авчих байл та дөрөв би мэдчихээн 2-3 цагтаа харсан зөв юмны төлөө яваад байна. Уг нь шудраг юмны төлөө явах нь бол одоо зөвхөн үнэл ажил. Ийм болохоор одоо энэ заваа энэ юмыг ерөнхийлөгчтэйгоо нийлээд бас нэг тусал дэмжиж хамтраад тэгж хийхгүй бол ер нь энэ хууль бусаар хөрөнгөцсөн одоо яг мөнгө ирж болохгүй таа би тэгээд энэ заваа албан тушаал очоод Монгол экономик заацсан тэгээд гадаа англи элчин суугаа тэр баяр энэ ийм улсуудыг бол ер нь бидний монголчууд таад маань одоо биднээс чадахгүй бол та одоо миний бороо авдаг бол атар чаддаг ингээд өөр нэг жоохон Монголын төлөө гэсэн үг нэг ажил энэ ярэ үйлчин амжилт хүсье. За, холбогдсон баярлалаа. Тэгэхээр бас та өмнө нь мэдээлж байсан шүү дээ 4 сарын байдлаар 22,000 гаруй албан агчийг бас ажилласан. Энэ талаар. Тэгээ ер нь бол энэ халагдсан төрийн албан агч нар бол зарим нь амиа хорлоо хөвсгөл аймагт өөрийгөө шатаалаа тий ингээд сөрөг урдаагаар айгүй үүсэж байгаа. Тэгэхээр өнөөдөр ямар ч лээсэн Монголын төр бол хувааж иддэг бялуу биш ээ. Тэр дундаа сандуу мэтийн ийм нөхдүүд бол ирэх байхгүй. Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнолыг сандуу гэж нөхөр хизээч ингэж буснуулж болохгүй. Би яагаад тусгаар тогтнол гэхээр төрийн албан өөрөө тогтуургүй болж тодорхой одоо хууль бус үйл ажиллагаанд гүн оролцох юм бол тэр бол өөрөө үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал. Яагаад тэгэхээр хууль бусаар томилогдсон хүмүүс бол гадаадынхны хүл гар болдог. Энэ бол офшорын хөдөлгөөнөөр бидрийг тэмцэж байхад ажиглагдчихсэн. Хууль бусаар хөрөнгөцсөн гэж байна те. Өнөөдөр гадаадын офшор тансанд хэдэн 10 сая доллартай байгаа одоо хүмүүсийг өнөөдөр шийтгэх гэхээр өнөөдөр улсын их хурл хамгаалаад байж идэг. Өнөөдөр шинээр сонгогдсон ерөнхийлөгч маань бол энтэй тууштай тэмцэж байгаа. За саяны иргэн маань хэлсэн би ерөнхийлөгчөд хандсан. Энэ одоо 60 тэрбум асуудлаар хүсэлтэд өгсөн байгаа. 2 хоногийн өмнө өгсөн. Ерөнхийлөгч маань бас туслана байх гэдэгт итгэж байгаа бид нар иргэд бид нар те. Тэгэхээр өнөөдөр энэ жагар гэж хүн одоо юу гэдгийг дуртаатаа тэмцээд байгаа юм биш байхгүй юу? Өнөөдөр Монголын одоо төрийн албаны нөөцөд байгаа олон мянган залуучууд ажилд орохыг хүссэн залуучууд биш шударгаар шалгалтаа өгөө тэнцсэн. Харамсалтай тэднийг нөөцөнд гэж байлгаад байдаг. Өмнөөр нь мэдлэггүй
спол тогтолцоо буюу одоо энэ нам дагсан, намын дарга нарын цүнх барьж гүйдэг ийм одоо нөхдүүд төрийн албанд очиж байгаа байхгүй юу? Одоо 4 жил сургуулаа сайхан одоо үнэн зөв соёлтой төгсөө те Монголын нийгмийг соён гэгэрүүлэх энэ залуучуудыг өнөөдөр төрийн албаны нөөцөд хэдэн жилээр цалхаан цэрлүүлж байна. Тэгээд ажил нь бүтэхгүй болохоор нөгөө хүн маань гадагшаа явж байна. Эцэг эхийнхээ байрыг тавиад хань нийслэлээсээ салаад хол харийн нутагт эргээд ирэхдээ олсон эдэн дүүргөө эрүүл мэндэд зарцуулж байна. Инхээр нэгсэндээ Монголын нийгмийн тархлааг энэ сандуу гэж нөхөр 60 тэрбумаараа дамжуулаад Монголын тархлааг өнөөдөр байхгүй болгох гэж байна. Тэгээд энэ Монголын тархлааг өнөөдөр бэхжүүлэхийн тулд өнөөдөр жагар миний бие тийм ээ хэсэг бүлэг залуучууд санаа нэгдээд иргэд бид нар ингээд өнөөдөр зүгээр л тайван замаар шаардлагынхаа хариуг авъя гэхэд өнөөдөр хүч хэрглэж байгаа. Энэ л аюулгүй эмгэнэлтэй асуудал байна. Бас Чингэлтэй дүүргийн тамгын газар бас суулц зарлах хүсэлтэй хэлгээд өгсөн угаасаа өгөхгүй гэдгийг зүгээр амаараа хэлчихэж байгаа. 60 тэрбумын асуудлаар бол одоо ийм наача шалгадаа дууссан асуудал. Шалгадаа дууссан гэдгийг тэр 60 тэрбумын холбогдлолтой цагдаагийн удирдлагууд эсвэл тэр нэг Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар өндөр албан шалд орсон хүмүүс л хилээд байгаа асуудал байхгүй юу? Тэрнээс биш эн чинь шалгагдаад дуусаагүй. Хин ямар хүн энийг одоо худлаа шалгаад одоо хэрэгсгүй болгоо ичтэй. Тэгэхээр одоо эцсийн бүлэгт би зүгээр хатуухан хэлээ. Ямар нэгэн байдлаар энд хин одоо сандуу огцорч буруудаа итгээд энэ 60 тэрбум дээр хариуцлага хүлээхгүй болвол их хурл тарах ёстой. Их хурл тарж иж шин их хурл шудраг ард түмний сонголтын үр дүнд бий болсон их хурл гарч иж зөв төр бий болох юм байна. Зөв төрөөр харин шалгуулъя. Одоо буруу төрөөрөө шалгуулахгүй. Би одоо яагаад ард түмний хариуцлага тооцох хөдөлгөөн гэж яахээр ард түмэн сонгосон төлөөлөгч нартай хариуцлага тооцох эрхтэй. Өнөөдөр хууль нэлтийн байгууллага өнөөдөр шалгаж чадахгүй байгаа юм чи ард түмэн шалгах ёстой. Солонгос тод жишээ байна шүү дээ. Ард түмэн ерөнхийлөгч Пакинхээ ерөнхийлөгчөө шалгаад одоо хариуцлага хүлээлгэж чадчих шүү дээ. Гэтэл өнөөдөр бид нар нийслэлийн иргэдийн урдын дарга Монгол ардын намын дарга Ц сандуу гэж нөхрөөс бид айхгүй шүү дээ. Тэр бол өөрийгөө одоо намайг өчнөө одоо баримтлуулснараа айлгана гэж бодож байна. Мөн одоо камер унтраасны дараа нөгөө цагдаагийн хүмүүс нь бол хэлж байгаа чамайг шоронд хийнэ. Чамайг тэгнэ. Яг гоо сайн цагдаа нар байгаа. Тэр дунд муу цагдаа бай. Өндөр албан тушаалд очих сонирхолтой. Даргын өөдөөс ус төрчийн өмнөөс далдганч хин нэгнийг хилмигдүүлж ашиг хонжоо албан тушаалд цол нэмдэг ийм хөтлөхөө нөхдүүд бол байна. Гэхдээ би тэр хүмүүст бол гомдохгүй. Тэр хүний амьдрдаг зам нь л тэр. Миний амьдрдаг зам болвол Монголын эрх ашиг нэгт. Монголын 3 сая иргэний доктортой байдал нэгт. Монголын иргэд байгалийн баялаг нийтийн эзэмшлийн зам талбай дээр чөлөөтэй зорчиж байгалийн баялгаа шудраг тэгш хуваарлан авах эрхтэй. Гэтэл байгалийн баялагийг хэдэн нөхдүүд хувааж аваад нийтийн эзэмшлийн зам талбайгийн сандуу гэгч нөхөр газрын албаны дарга байхдаа бүгдийг зараад хээл хахуулын ийм заваарсан юмд орооцолтол одоо үрд хинч хариуцлага хүлээдгүй юм. Улаанбаатар хотын өнөөдөр зохион байгуулалтын асуудлыг дид бүтцийн энэ замбраагүй асуудлыг бол сандуу гэгч нөхрийн үр дүнд бий болсон байхгүй. За үзэгч холбогдсон байна. Арам төргийн таалбогдлоо. Тай тарам төргий. Саад төлөд үзэж тарам төргий. За цуцгүй их орж жагрыг яруулж гадна маш их баярлж байна хадал мэдээ. За энэ задоо байхад ийм л байд. Ийм л ирж хүчтэй. Дөөрийн сор хүмүүжил чинь үндэсний их орж үзэлтэй. Чингис хааны удмын алтан ургийнхны айдныг ч юм уу 88 мянган ноёдыг нэг удмын ихэн хүн байж таараа. Тийм учраас таны гээд их орон сэтгэл ингэж удамшсан энийг болооч энэ хам баталчихсан байгаа. Тэр сандуу мэдхийн лоолчингууд хулгайчлар хөвцтэй гэмт хэрэгтнүүд энэний чинь цаад хятад эзэст байгаа. Эдгээр бол Монгол хүнийг хайрлаагүй Чингис хааны алтан ургийн 14750 хүнийг устгасан байгаа юм. Одоо тэрний удмууд нь одоо Сандуу, Батболд, Санжинбаяр, Мегомбе, Инквот, тэр Исваяр, Мэдсахны гисахан. Энэ дата Монголын дайснууд тэр Вадамжуна тэр өөрийгөө хуульчиг гайхдаг тэр нөгөө юундаж амтсан би сайхан нэрлээд өгнө намайг цогтойгоо гэдэг.
тэгээд иймэрхүү мэдээ энэ төрийн 22 сүүлийн өмнөхийн хайж шүү. Сүүлийн 22 жилд ман намынхан барьж ирсэн шүү. Монгол ардын авсгалт намынхан. Энэ худалдаачлал чинь энэ удирдлаганд нь байгаа энэ новшнууд ч юм бол хятадын эрсдэл зүйд ба хятадд орсон урагч нар. Эдгээрт Монгол хэрэгтэй болохоос Монгол хүний айн үнцийн амьдрал тэр гэр бүлийн амьдрал тэр эдгээрт ямар ч падгүй гэдгээ харуулсан. Тэгэхээр модон хаалга идэхэд шүүх цагтаа болсон мөртлөө Монгол хүний бие гэмтэхэд надад ч авч хийцэхгүй байгаа. Хилцэхгүй байгаа тий. Ийм муухай новшнууд эдгээр бол Монгол улсууд хүн биш. Эрдэмтэн коммунист гэмт хэрэгтнүүд. Энийг яавтаа одоо Монголын залуучууд эвдэлт нэгдээд энэ жагар мэдээ ийм их оронч улсуудаа тойрон хүрээлээд тэгээ Монгол улсын 95 дахь ерөнхийлөгч Халтмаагийн Батболог ийм улсуудаа төрийн хамгаалтанд аваад энэ хүчгүй та нарын үе одоо ирж их орно хамгаалах. Тэгээ энэ үйлсэд тусал дэмжээд цагдаагийн удирдлагыг солих хэрэгтэй. Энэ эрдэмтэн гэмт хэрэг коммунист гэмт хэрэгтнүүдийн энэ удирдлагын дугаа энэ хүмүүсийн гол зорилго нь бол аль 30 хэдэн оноос эхэлсэн Монгол хүнийг монгол хүнээр нь устгах, ядуулах, монгол гэр бүлийг задлах, монголчуудын хооронд нь байр хямралтай байлгах, цагдаа ард түмэн хоёрын хооронд нь байр зодтолдуулж маргаантай байлгах ийм л ажлыг хийсэн. Би яг судлаач хүний хувьд бардам байгаа учраас хариулж байгаа нь шүү дээ. Тийм учраас одоо тэмцээ гүйцээд залуучууд сайхан дэмжицгээ энэ сая 569 мянган километр квадрат чинь чиний нутаг, чиний үр хүүхдийн нутаг, та нарын нутаг, Чингис хааны ариун бунхан оршиж байгаа голомт нутаг. За холбогдсон баярлалаа. Тэгэхээр бас 60 тэрбумын бас хороос болж нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал удаашрна гэж үзсэн шүү дээ өөрөө тийм ээ. Тэгээ энэ яагаад тэгэхээр ийм л дээ нөгөө би хэлсэн түрүүн төрийн алба өөрөө тогтворгүй болоод мэрэгжлийн бус хүмүүс очих юм бол тодорхой нийгмийн эдийн засгийн харилцаа чи өөрөө төрийн албатай уялдаа холбоотой байдаг. Төрийн албанаас тодорхойлт авах, ямар нэгэн зөвшөөрөл авах, тусгай лиценз юу гэдэг те олон баримт бичгүүд авах шаардлагатай болно. Тэгэхээр нөгөө 60 тэрбумын одоо мөнгөө төлж очсон төрийн албаа агч нар бол нөгөө иргэнээс мөнгө авч иж ажиллаа хийх гэдэг ингээ хөндрүүлнэ. Чирэгдэл учруулна. Тэгээ ийм одоо нэг буруу зүйл тогтолцоор орчлоо л доо. Тэгэхээр энэ тогтолцоог нэгдүгээрт би хамгаалах юм байгаа. Хоёрдугаар гэх юм бол Монголын төрийн албаа агч нарыг ахиж халуулахгүй төлөө халагдсан хүмүүсийг эргүүлж ажилд нь авах ёстой. Ямар ч л байсан хууль бус хүмүүсийг эргүүлж ажиллаас нь чөлөөлөх ёстой. Дан үүрэг гүйцэтгэгч нар байна шүү дээ. Шал төрийн албаны шалгалт өгөөгөө. Тэгээ төрийн албаны шалгалт өгсөн нөөцөнд зөндөө олон мянган сайхан залуучууд байгаа байхгүй. Тэгэхээр би Монголын олон маргаашийн төлөө, Монголын залуучуудын олон маргаашийн төлөө элэг бүтэн байлгах, ажлын байраа хадгалах, Монголын залуучуудыг эх орноос нь гадаад руу хөдөлмөрийн гэрээгээр явуулж байгаа нэрийтлэр өнөөдөр эх орноос нь хөөн зайлуулж байна. Тэгэхээр энэ залуучуудын явах урсгалыг зогсоож, гадаад байгаа залуучуудыг эх орондоо ирж, эх орноо хайрлан хамгаалах үйлсэд маань нэгдээсэ, тийм ээ? Өнөөдөр би амиа бодвол хинч гадагшаа явж чадна. Яах юм бэ? Өнөөдөр би Монгол хүн болж төрчөөд би Монгол улсынхаа төлөө зүтгэж өөрчлөхгүй бол өөр хэн өөрчлөх юм? Лавл Санжийн баяр биш. Лавл Инг сайхан биш. Тэр хоёр хүн өнөөдөр Монголын төлөө зөндөө гай тарьчаад өнөөдөр гай тарьсан нь Монголын эсрэг ажилласан тушаал дэвшиж элчин сайд болж явж байна. Монголын төлөө зүтгэж хууль бус зүйлтэй тэмцэн нэг нь хэрэгтний ширээнд сууж байна. Тэгэхээр эн чинь буруугүй буруутан болоод байна. Би ганц буруугүй буруутан болоогүй байхгүй юу? Дорд зоодог гэдэг залуу тэр одоо 60 тэрбумын бичлэгийг ил болгож ярьсныхаа төлөө өнөөдөр бас л хууль хяналтын байгууллагт мөрдөгдөж, мушгигдэж ингэж амьдарч байна. Миний хувьд одоо бас дараагийн золиос. Тэгэхээр би хэлчихье. Монголын залуучуудаа бүгдөө энэ зүйлийг өөрчлөхгүй бол бид маргааш гэж хойшлуулсан бүхэн мөхдөг. Тийм учраас бүгдөө маргааш гэж хойшлуулахгүй. Маргааш 11 цагийн хэвлэлийн хурал дээр та бүхэн ирээд газар дээр нь тэр бидний яриад байгаа зүйлтэй танилцаад биднэртээ нэгт хэрэгтэй байна гэж бас уриалмаар байгаа тийм. Бид нар ямар ч тийм бослого хийхгүй. Бид нар тайван замаар зүгээр л шаардлагынхаа хариуг л авах гээд байгаа.
Тэгэхээр бидэнд маш их дарамт шалт ирж байна гэж байсан шүү дээ. Яг ил Одоо яг энэ дарамт бол ингэж л ирдэг л дээ. Зүгээр ингээ хажуугаар явган хүний замаар явж байхад чи сандуугийн талаар, инк колдын талаар яриад үтсэн байгаараа огч шүү. Зүгээр зөрөгтэй хэл. Хуучин бол яг утсаар мессеж бичдэг, загтал нэргүй загтал илгээдэг гэсэн бол одоо бол хажуугаар зөрөгтэй хэлдэг. Би тийм юмнаас айдаг хүн бол биш. Энэ хорвоод хүн нэг л төрнө, нэг л үхэн. Үхэхдээ сандуу мэтийн юм шиг дүүдээ 450 тэрбум төгрөгийн офшор данс бий болгочоод Улаанбаатар хотын газрыг хідэн одоо гаагаар нь зарж Улаанбаатар хотыг утаанд умбуулчаад системгүй хөгжил ядуурлыг авчруулчаад ийм зүйлийн төлөө амьдрдаг хүн би биш. Би бол Монголын сайн сайхны төлөө тэмцэж амьдрна. Монголын эсрэг муу зүйл хийсэн бүхний төлөө би тэмцэнэ. Хинч байсан. Тэр Монгол улсын ерөнхийлөгч байсан би айхгүй тэмцэнэ. Тэгэхээр өнөөдрийн бас шаардлагын хариуг авах цугларалтад ард иргэд хэрэг дэмжвэ. Тэгээд хажуугаартай өнгөрч явсан иргэний бид халдсан гэсэн мэдээлэлсэн тэр иргэн имлэг би энэ бол маш муу байгаа халуураад тэгээ нуруу муруу нь хавдаад гар хөлн одоо ингээд пиндигээд хавдаа тэгэн штэ тэр том биетэй цагдаа нар ингээд шахаал ингээд гар хөлнөөс нь мушгаал. Яг тэр хүн намайг баримтлаад аваа явахаар нь намайг дэмжиэд болооч гэсэн чинь нөгөө хүнийг ингээд тал талаас нь татаа тэгээ ер нь бол яг вэ намайг өндөржүүлсэн бэлэн байдал барих яах вэ? Яг намайг би сандууг барь гэж хэлээгүй. Сандууг зүгээр шалгаад өгөөч. Шалгахдаа үнэн шалгаад өгөөч. Худлаа хэлбэрийн төдий биш. Тэ? Яг тэр нэг модон хаалга нэг 50 санжийн модон хаалганы самбар унахад метрээр нь одоо ингэж шугам барьж байгаа шалгадаг шиг яг сандууг тэгж шалгаад өгөөсэй. Сандууг яагаад би огцруулах гэдэг хэрэг огцорж яаж албан тушаалгүй болж шалгах юм бол нөгөө мөрдөн байцаагч нь үнэн зөв шалгана. Тэгэхгүй бол нөгөө нийслэлийн Монгол ардын намайг засаг барьж байгаа намын нийслэлийн хурлын дарга гэдгээр нь тэр авилгатаа тэмцгийн байцааг тэр цагдаагийн газар прокурор шүүх үнэн зөвөр шийдэж чадахгүй байхгүй. Тэгэхээр би энийг л хүсэж байгаа. Огцруулах ёстой. За үзэгч холбогдсон байна. За та холбогдлоо. Ано. За холбогдсон байна. За энэ залуу бол дэмжиж байна. Төвлөлийн баг хурцыг бол дэмжнэ. Сандуу инкод хоёр бол Монголын газар шараг бол өндөө зарж идэв. Одоо энэ өнцөж өөрчлөлт оруулах гэдэг энэ ямар нэгэн хууль гаргаж энэ ерөнхийлөгч өгчгүүдгүйсэх гэдэг байгаа байхгүй юу? Энэ бол дэмжихгүй. Ерөн тэгтээ одоо бид залуучууд бүгдээр өгсөн дээрээ. Одоо эдгээр бүгдээр нь одоо цоорноос нь усах хэрэгтэй шүү дээ. Одоо тэр ард түмэнд энэ таунцаа хамгийн муу хүртэй залуучууд бүгдээр босыг дэмжиж андаа юу гэх вэ? За би бол яг саний залуутаа санаа нийлж байна. Одоо оюу толгоогоо ард түмөө хувьцаатай болъё. 5 толгоогоос хувьцаатай болъё. Энэ томоохон одоо стратегийн орд газрыг ард түмээ авъя л та. Яахлаараа энэ хэдэн төрд гарсан 27 жил энэ арчил гэж одоо арчлын дараа бий болсон энэ одоо олон жил улс төрд явж байгаа хүмүүс хуваа авцсан байдгийг. Тэд нар ихээс төрөхтэй оюу толгой 5 толгойтой төрсөн юм уу? Монголын байгалийн одоо бүтцээр өөрийн одоо зам ёсороо бий болсон хөрсний доороогоо баялаг болвол таны 3 сая энэ телевиз үзэж байгаа иргэдийн төрж байгаа өдөр болгон төрж байгаа тэр одоо хүүхдүүдийн дундын баялаг багхгүй юу? Хүн болгонд эндээс хувь хувьцаа хүртэх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр Мегомби инквалд одоо Бадамжууна хэсэг бүлэг нөхдүүд энэ МСС од жаргалаар дамжуулаад 5 толгойг Ажнаа Бат Эрдэнэ бүгдийг ингээд авцгаац. Одоо үлдэгдлийг авах гад тодорхой захиалгахт ажиллагаа явуулж байна. Саяны залуу хэллээ үндсэн хуулийг 65 нөхөр өөрснийхөө хүснээр өөрчлөгч байна. Үндсэн хуулийг өөрчлөх гэдэг гол шалтгаан юу вэ гэхээр эдгээр энэ 60 тэрбум энэ Монголын төрийн тусгаар тогтнолыг алдагдуулсан тэр хариуцлагаас мултрахад өөрсөндөө тохируулсан тийм үндсэн хууль их гэдэг байгаа байхгүй юу? Өөрснийхөө бүрийн эрхийг одоо нэмэгдүүлж ерөнхийлөгчийн бүрийн эрхийг багасгаж, бэлгэдлийн төдий болгож Монголын төрийг сул доороо хүчгүй болгох гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хариуцлагагүй богч ажилдаг томоохон хүндэтгэлийн арга хэмжээндээр утсаар ярьдаг, эсвэл хүн хүчинддэг, эсвэл ямар нэгэн буруу зүйл хийдэг, арт түмнээ буруу шаадаг, ийм өнөөдөр бүтлэхүү энэ 76 гишүүнээр бол ямар ч лээсийн үндсэн хуулийг бол өөрчлөхгүй. Энэ их хурл бол энэ 60 тэрбумтай хариуцлага тооцож чадахгүй, энэ офшороо татаж чадахгүй, энэ Монголын төрийг одоо тодорхой хэмжээнд муу мухай болгосон энэ элчин сайдуудыг татаж чадахгүй бол энэ их хурл бол тарах ёстой. Тэгсэрнээс ард иргэдэд маш олон татвараар тэгсэрнээ ард иргэд болохоор 7 төрлийн татварын дарамтанд орцсон. Одоо амьдрах ямар ч боломж алга. Юу хүлээгээд байгаа монголчууд бид нар. Одоо биднэрт хүлээх юм алга биш шүү дээ. Бид нар тэмцэх ёстой. Тэмцэнэ гэдэг маань буруу аргаар биш. Бид нар 50 замаар тэр хуулийнхын хүрээнд өнөөдөр бид нар эвлэлд нь нэгтгэх ёстой байхгүй юу? За үзэгч холбогдсон байна. За та холбогдлоо. Байна. Зочдтой юм уу юу?
Тийм байна. Ямар зочилтой вэ? За та эфирээ үзэж байна уу? Харин кабель маань харин болдгоо харин. Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөний санаачлагч Жагарыг урьж оролцуулж байна. За энэ миний бодлоор энэ ерөнхийлөгч Баттулга ард түмний дунд санал асуулга явуулаад улсын хурлыг тарах хэрэгтэй байна. Улсын хурлыг тараагаад одоо энэ ардын намын ерөөсө бүр 9 шидийн хүмүүсээр бүрдсэн нам юм аа. Хүчингийн хэрэгтэй хин гинүү ганц тулаг гинүү нэг залуу нүү байна. Янз янз хүмүүс байна да наач одоо тийм. Тоолоод баашгүй юм байна. Одоо энэ талаар юу гэж бодож байна өөрөө? За таны саналыг хэлээ. За үнэ. Энэ одоо 65 гишүүн бол үнэхээр одоо нэг талаасаа одоо баг одоо зохион байгуулалтаа гимт бүлэглэл бүтцсэн юм шиг тий. Бүр ингээ ард түмнээ ингээ доромжилдог, дээрлэгдэг, хүснээрээ хууль хяналтын байгууллагыг ажилуулдаг. Нөгөө хөөрхий хууль хяналтын байгууллагын тэр прокурор цагдаагийнх нь тэдний дагалгавраар хүссэн үнэ одоо байцааж мөрдөн бушгиж хилмигдүүлж ингэж явж байна. Тэгэхээр монголчууд бид нар нэгийг алин болгоо хилмигдүүлэх юм бэ? Нэг энэ үзэгдэл гэдэг байгаа ш. Би энэ 65-ийн үзэгдэл мөнх биш. Хизээ нэгэн цагт ийм хүмүүс огцорно. Гэхдээ оройтвол Монголын ард иргэдэд хохиролтой. Бид эртхэн шиг энийг тараах нь зөв. Тарааж ээж шудраг сонгуул явуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би бодвол ямар ч лээсээ энэ саяны одоо хүний одоо яриатай бол нэг байна. Ягаад тэгэхээр үндсэн хуулийг энэ 65 хүнээр бол өөрчлөхгүй. Энэ их хуралд бол 9 жорын хүмүүс бүрдсэн байгаа. За та холбогдлоо. За та холбогдсон байна. За баярлалаа. Энэ жаграа хүүхдийг дэмжиж байна энэ залуу. Энэ зүйл шудраг зөв ярьж байна. Одоо ерөөсөө энэ Монгол ардын нам 92 жилийн хүүхдээ Монгол ардын нам нэг хүнд нь одоо маш муу үнэн шүү дээ. Тэр 2016 оны сонгуульд хат тайцыг одоо ашиглаж явуулж нэг сар болсон шүү дээ. Энэ хүмүүс инээлгээд одоо баярлалаа. Тэр миний гомдын координатын яаж дэмжиж байна. Манай сайд амжилт хийгээд сонгуульд яаж хөргөж байна. Энэ ч одоо Монголын нэг ард түмний нүдний өмнө тодорхойлоод ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр одоо байна уу? За таныг сонсож байна. Тэр одоо ерөөсөө энэ жагаар бидний залуу дэмжиж цаашаа дэмжиж. Тэгээд үгүй 1980 он бид одоо намын шүүмдээ 88 оноос өнөөдөр хүч ажил амьдсаар авах хэрэгтэй ба хүн байр гэсэн. Тэгээд ер нь энэ залуу зөв дуурах хэрэгтэй. Одоо ингэхгүй бол ер нь мөнгөгүй айлын хүүхдүүд маш хүнд байж таарч шүү дээ. Өнөөдөр мөнгө төрөхгүй айлын хүүхдэд ажил олохгүй байна. Тэр 40 мянган залуучууд ажилгүй болсон. Босаа тэр үндэслэгүй халагчдын усуудыг ажил авах хэрэгтэй. Ер нь залуучууд одоо энийг эх орныхоо нүүг гадаадын шатад мартаад энэ доктор байгаа нь олигарх усгаад юм хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр дахиад ус яаж явуулчихсан яаж юм. Өнөөдөр ингэж юу яахгүй бол ерөнхийдөө Монгол ардын намын дотроо хүчиж байна. Хөрөлсөх бол бас зөв басаар хүчтэй болж байна. Нэг хоёр гişүү ярьж байна. Тэр бас зөв ярьж байна. Энэ 92 жилийн түүхтэй намч надад үнэхээр дотроос яалтардаг шүү дээ. Энэ нам сургууль нэг хол гэдэг хүний гараад энэ нам болчихсон шүү дээ. Энэ үнэхээр аимшигтай байх. Дандаа зөв хэрэглийн бүлгэлгүүд хүүхэн бүлтэнтэйг маш муухай дандаа өсөө өмчгөрөн гэдэг үйлчлэлтэй. Дандаа олигархууд одоо алсын мөнгө өгөхөөр тэр хувьцааг ярьж шүү дээ. Өмнө говийн 5-7 нуус байна. Өнөөдөр өсөг хөрөхгүй байгаа. Тэр хөрчихсөн шүү дээ. Одоо тэр ардын намдагч байна, ардын намдагч байна олигархууд баяжчихсан төсөлтэй баяжсан. Энэ хүмүүс өнөөдөр хөөж хүчний авсан байна. Тэгэхээр жирийн иргэд бол ямар ч ямар сонгон шалгуурт явуулахгүйгээр шууд ажилладаг. Асуултуудын хаа Монголын хaalт ирээд энэ залуучууд авч байгаа. Ийм үеийг одоо үнэхээр зориулж ууртай дүү. Энийг бид нар дэмжих хэрэгтэй. Хөшин хөөгөөс хөшин залууг дэмжих хэрэгтэй. Тэгвэл бид нар энэ Монгол асуулт шаардлагатай байна. Даад одоо миний гомдын квартал энийг өсөлтүүлээд ингээд явуулах юм маш шаардлагатай. Хөрсөг болоод бас ярьдаг. За холбогдсонд баярлалаа. Үзэгчийн маань асууц тасалтаад багш гэн тий. Тэгээд би яг хөө ингэж л бодож байна л да. Одоо хүрс сүх те. Одоо шадар сайд хүрс өгчээ энэ хоёр их хурлын гишүүн. Эднэр бол одоо бидний энэ тавьсан шаардлагыг дэмжиж одоо нам дотроо яаралт хурал мурал хийх гэдэг нь шүү дээ. Энд чи зүв байхгүй юу? Яг би тэр Монгол ардын намч, ардсан намч аль намынч би үүсэхгүй. Хамгийн гол нь тэр эвлэлд нь нэгдэж шудраг одоо гишүүд зөндөө байгаа шүү дээ. Игэл жирийн гишүүд. Тэр нам дотор эрүүл саруул сэтгэдэг Монголынхоо төлөө гэсэн. Дээр нь байгаа нэг хитгэн ялзарсан нөхдүүд энэ намуудыг муухай харагдуулж энэ одоо улс төрийг бужигнуулж
Энэ Монголынхаа ард түмний дундын баялагийг одоо тэр чинь ардын нам байна уу, ардсан нам байна уу? Энэ оюун толгой, таван толгой, Эрдэнэт бусад баялаггүй чинь тэр 3 сая иргэнийх л ахгүй юу? Тэр чинь нам эвслээрээ бид нар хуваагдаад талцаад авах хэрэггүй. Хамгийн гол нь бид нар нэг л том эрх ашиг дээрээ нэгдэх хэрэгтэй. Монгол гэдэг эрх ашиг дээрээ нэгэн зүгт харах хэрэгтэй. Тэрнээс тэр Минколдыг тэр сандууг дэмжээ дагаад ингээд яваад их юм бол бид нар ямар ч нэмэргүй. Бид нар нэгэн зүгт харах хэрэгтэй. За та холбогдлоо. За үзэгчийн маань хуц тасарсан байна. За дараагийн үзэгчийг авъя. За та холбогдлоо. За та холбогдсон байна. Холбогдлоо. За би бас шууд нэвтрүүлэхийн хажуугаар цөөн тооны үзэгчийг. Тэгээ яг намайг бол яг яагаад одоо бас ингээд сүүлийн үед ингээд байн баримжлаад янз бүрээр шантаажлаад байна гэхээр би нөгөө туул гоолын ирэг дээр байгаа олон дарга нарын газрыг илчлээд байгаа байхгүй юу? Ер нь олон одоо хайрга дайрганы одоо туул гоолыг одоо өсгөө болгож байгаа. Туул гоол чи өөрөө одоо Улаанбаатар хотын иргэдийн 90%-ийг хангадаг, нийт Монголын хүн амын 50%-ийг усыг хангадаг ийм одоо сайхан түүхтэй болохгүй. Гэтэл энийг өнөөдөр үгүй хийж байгаа хүмүүсийг би ил болгосныхаа төлөө энэ бол ганц 60 тэрбумтай холбоотой биш. Ер нь бол миний яг энэ нэг хэдэн жилийн тэмцлийн олон ажилтай холбоотой л да ер нь. За та холбогдлоо. Сайн байна уу? Орой минь төргий. За. Наад хүүгээ чинь дэмжиж наа минийх үү? За. За цаашдаа тууштай ажиллаарай. За энэ их хурлыг бол тараах хэрэгтэй. Энэ бол одоо ер нь ёстой мөнгө иддэг одоо тэр л одоо муухай одоо хилэхэд ичмээр их хуралд баймаар гэмээргүй одоо ёсортхгүй юмнууд сонсогдож штеп. Тийм учраас энэ их хурал бол ямар ч одоо ёсортгүй алга. Тийм учраас энийг тараах хэрэгтэй юм. За та телевизийнхаа хамт олонд ажлын амжилт хүсье юм нөхөө. За холбогдсон байна. Одоо би төрийн албыг өөр яаж самарж байгаа нэхээр улс төрийн төрийн албыг бол 4 англи шүү дээ. Улс төрийн албан тушаал, төрийн засгийн алба, төрийн захиргаа үйлчилгээ гэдэг. За улс төрийн албан тушаалыг яаж самарж байгаа нэхээр жишээлбэл одоо миний амьдардаг хан уул дүүргийн 16 хорооны одоо milээд одоо олон засаг даргыг ажлаас нь үнэлэлгөө чөлөөлж тэгээ уг нь ард иргэдээсээ сонгосон хүнийг шууд дүүргээс нь үүрэг гүйцэтгэж тавилцсан. Одоо нөгөө үүрэг гүйцэтгэж нь бэлтгэж жагаад хаалгаа төгжөөд өөрийгөө сонгуулах гэж байна шүү дээ. Тэгэхээр эн чинь нэгсэндээ 60 тэрбумын хор гай чинь тэр хорооны засаг дарга бол хилцээний даргын дайны эсвэл газрын даргын дайны тодорхой дохирооны үндсэн дээрээс хүмүүс очиж хороогоо мэдэхгүй, аж амьдралыг мэдэхгүй ийм одоо утга учиргүй хүмүүс очсон байгаа байхгүй юу. Тэгэхээр уг нь бол засаг захиргааны нэгжийн тухай хуулиараа иргэдийн нийтийн хурал хуралдаад иргэдийн нийтийн хурлаасаа засаг даргыг сонгох ёстой. Гэтэл өнөөдөр үүрэг гүйцэтгэж тавьсан. Ийм өнөөдөр бүтлгүй асуудал зөндөө байна л да. Тэгэхээр дөрвөн төрлийн албаны тогтолцоо тэр чигээрээ 60 тэрбумын золиос болж байна. За өдөрч холбогдсон байна. Орой минь төргий. За холбогдлоо. Одоо энэ төрийн албаны үйлчлэгийн соёлыг сайжруулах нийгмийн нэгэн хуульч өнгөж төрийн гэдэг хүн яаж. Энэ төрийн албаны энэ дампуурыг ихний 10 жил судалсан юм. Бүр домцтой харагдсан байна. Ерөөсөө энэ манай төрийн албаны энэ дампуурд энэ улсын дампуурлууд ерөөсөө төрийн тогтцоотой байна. Энэ олон намуудаас шалгаалаа хэзээ төрийн албад явуулахгүй. Төрийн албан одоо зинхэнэ одоо мэрэгсэн тогтвортой тийм төрийн алба болж чадахгүй. Одоо харалт одоо 2020 онд манай ардчилсан намчнууд сонгуулийнхаа судалгаа хийгээд эхэлсэн шүү дээ. Нөгөө мань намын нөгөө хийж байгаа бузаргуудаа юм дээс нөгөө дөрөөлөд дараагийн одоо 20 оныхаа сонгуульд хэвчээд ямар хэлтэй баг дараагийн нам хийгээ явж байгаа. Энэ намууд ингээд үргэлжлээд ингээд 4 жилээр ингээд одоо Монгол улсыг одоо дуусгаж шүү дээ. Энэ тухай би ном бичиж гаргасан. Дайгуугийн боломжтой шалтгаанаар би хичнээн хэвлүүлсэн байгаа. Одоо дахиад өнөөдөр жоохон мөнгө орж ирсэн дахиж хэвлэлд оруулаад бүр олон нийтэд бүгд одоо бургаж тарааж байгаа. Өөрөөсөө төрийн тогтолцоогоо уучлж бидний олон намаас шалахгүй болвол яграм байна. Хэзээ ч энэ манай Монгол улсын одоо төрийн албаны тийм мэрэгсэн төрийн албан одоо энэ их бузар болоод аваа юм хэзээ шаардахгүй. Одоо яг манай намс нь ингээд 20 онд энэ халаагаа нөгөө намдаа өгөл. Одоо нөгөө намд 20 онд гарахаа бэлдээ дууж сонгуулийнхаа судалгаа хийгээд эхэлсэн чинь манай намын бузар болоо юм дөөрөөд. Өөрөөсөө намууд чинь ингээд энэ төрийн тогтолцоос ирсэн яг энэ тогтолцоогоо уучлж авахгүй болоод бидний хэзээ болохгүй ахгүй. Яг та нар ялуу урахгүй та нарын үе үнэхээр ихтэй одоо. Би их ч одоо жаа гараад явж байна. Хатагсан. Тэгтэл одоо их хурлынхаа төлөө санаа зовж ард үлдэх усуудынхаа төлөө сэтгэл өвдөж байна өнөөдөр. Маш их одоо энэ
байхгүй. Энэ хатуу зэрэгтэй мөнгөийг ашигладаг, адаас авч байгаа тэр их авч байгаа дээл мэдэг бүгдийг нь одоо идээд ашиглах шаардлагууд намууч нь ингэж хоож идээд. Гэхдээ энийг л багч хэрэгтэй байхгүй юу? Одоо тэр төсөөгөө ташлах батаг дээд хэмжээнд авч таажуулах хэрэгтэй шүү дээ. Төсөө мө одоо аллагд маш их гарч ирсэн. Тэндээс нь одоо хатуу зэрэгтэй мөнгө харин мөнгө уусаар гарын хацаагаар оруулаад ингэж дуусчих ямар ч асуудалгүй байсан. Энэ юм хийж чадахгүй уусаар нүнхээр хэцүү байна. Одоо бид нар яг өгөөд одоо жаргасан тэр удаад юм. Тэгтээ бол одоо өгөхөд бол үнэхээр хэцүү биш. Гол харагдаж байна нэрээ. Ард энэ бол үлдсэн усуудаа харахад үнэхээр бидний нөлөөс гардаг. Яа нэг юм. Би юм л энэ та нар үе тэмцээр. За холбогдсон баярлалаа. Одоо тэгээ яг ийм л байгаа юм л да. Би сандууг бол халт мэтгэлзээр дуудаад байгаа. 60 тэрбум асуудлаар. Ягаад тэгэхээр 60 тэрбум болвол одоо би хэд хэдэн зүйлээр нотлно баталгаатай. Ягаад тэгэхээр одоо яг энэ үүрэг гүйцэтгэгчээр аймагт одоо газрын дарга хийж байгаа, хотод янз бүрийн газрын дарга, хилцийн дарга хийж байгаа энэ үүрэг гүйцэтгэгч нар байна шүү дээ. Ягаад төрийн албаны нөөцөд хэдэн мянган залуучууд шалгалтаа өгөөд ТЗ-ийн 5, 6, 7, 8, 9, 10 ингээ 13 хүртэл ингээд тодорхой бүх ингээд шалгалтанд өгцсөн тэр бэлэн нөөц байхад тэндээс ягаад авахгүй шууд нам дамжсан олигархуудын цүнхийг барьж эх орноо дээрэмдэх хулгай хийдэг нөхдүүдийг тавьчихв. Тэ? Ерөөсөө энэ амархан төрийн албанаас нөөцөд хэдэн мянган хүн байна. За одоо хэдэн мянган хүн ажилд авсан юм. Харьцуулаад болоо. Сандуу надтай угаасаа халт мисгэн зорж чадахгүй. Өөрөө тэн дээр унна учраас. Би ерөөсөө хин нэгнийг гүжирдэхгүй. Төрийн албаны нөөцөөс тэр юуг нь аваад хэдэн мянган хүний албан тушаалд тэнцсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ ягаад тэнцээгүй хүмүүсийг урьдчилаад тавьчихдээ. Уг нь тэндээс ав нөөцнөөс авах хэрэгтэй байхгүй юу? За ийм оронтой гарлаа. Та ийш ажилд орго өрөх байтал тэр хүнийг хойшлуулад урдуур нь өөр хүн оруулж байгаа нь энэ бол томоохон гэмт хэргийн нэг шинж агуулж байгаа. За үзэгч холбогдсон байна. Алло. За та холбогдлоо. Алло. За та холбогдсон байна. Телевизийнхаа дуг намсгаарай. За би та бүгдийн юм инженеер энэ маш сайн дэмжиж ихтэй дэмжиж. Энэ энэ бүрэнгүй муухай үгүй энэ 16 оны сонгуульд дэврэж авснаас шалтгаалсан. Үүнтэй яагаад өгчөд тэр одоо түрүүчийн дөрвөн жилд одоо гадгийн нөхцөлд яхнаас тасдаг юм байна л да. Тэгээд одоо нэг хүмүүстээ энэ эзэд чиж яваад гэж артикстер яваад чинь олдох байсан. Баггүй тусдаа. Эхний ажил эхний дөрвөн хүн ороод санхүүжилт болчихлаа гэж хэлсэн. Ингээд одоо хөнгөлөлттэй жараар үйлчлдэг артикууд ингээд ерөөсөө энэ хөөс. Наадаа нэгэн дууссан чинь шиг тэгвэл одоо тэгвэл хөнгөлөлтөөр навидаа гэхдээ нэг дууссан гэсэн юм байж их жишээтэй. Энэ саду хаяг болж байна. Яа хөнгөлөлт одоо хоногтыг удаагчдаг байсан дөрвчийн бэлтгэл гэж ажиллаж байна. Одоо 2-3 хоног удаад чихгүй. Хагаач хайсан. Тэр хавны мөнгө одоо Самбатрын чинь 180 мянган төгрөг хайлбайгаад цаад 2500 цаас биднээс бүгд авч байгаа. Тэр мөнгө одоо хаашаа яваад байна. Хагаа ягаад туцаас начдаг байна. Энэ стабурнгу муха юм их үтгэж биш одоо. Энэ чинь одоо нэг хаана мэдээлэл өгвөл таах юм байна одоо ерөөсөө идэхгүй байна. За холбогдсон баярлалаа. Тэгэхээр иргэдэд маань нэлээдгүй олон толгомцсон асуудлууд байна. Энэ яриад байвал амар олон асуудал байгаа. Энэ бүхнийг шийдэх гарцуулбал буруутай этгээдүүдэд бодтойгоор Солонгос улс шиг хариуцлага тооцдог л авах хэрэгтэй. Тэр ерөнхийлөгч байна уу, дарга сайд байна уу, хинт ч хамаагүй. Эн чинь даргын Монгол улс биш. Даргын төр биш. Эн чинь Монголын ард түмний Монгол улс. Монголын ард түмний төр байхгүй юу? Тэгэхээр би Монгол улсыг одоо сайхнаар мөрөөдөж байгаа. Тийм болоосоо гэж хүсэж байгаа. Хүн болгон тэр хороо баг аймаг сум дүүрэгт нийслэлд амьдарч байгаа иргэн бүхэн маань үр хүүхдээ арын алгагүй, суглаагүй цэцэрлэгт оруулдаг байх. Тэр цэцэрлэгээс дамжаад сургуульд арын алгагүй ордог байх. Оюутан залуучууд маань үн төлбөргүй төр маань сургадаг байх, буцаагаад ажилд авдаг байх, төрийн алба доктортай байх, нийгмийн эдийн засаг доктортай, залуучуудаа гадагшаа гаргаж сургадаг, дэлхийд өрсөлдөж байгаа залуучууд хамгийн гол нь Монголын төрийн дэмжлэг алга. Бүх амжилт гаргасан хүмүүсийг нухчин дарж байна. Тэгэхээр би тийм сайхан төрийг л хүсээд байна. Та маш олон төрийн албаа агчдыг төлөөлөн тэдний төлөө тэмцэж байна. Тэгэхээр 22,000 гаруй бас ажлаас салгацсан гэх төрийн албаа агчдын хэдэн бас таны ард талд дэмжлэг хөшөөрөг болж байна. Ер нь олон хүн харилцаатай холбоотой байгаа. Цаг нь болохоор талбай дүүртэлж ягснаа
цаг нь болохоор талбай дүүрлж ихсаад энэ их хурал тарна. Би бол энд итгэлтэй байгаа. Тарах ёстой. Ягаад тэгэхээр 60 тэрбумаар угаасаа хариуцлага тооцохгүй юм байна. Ягаад тэр тооцохгүй гэхээр намааг өнөөдөр баримжилж авч явахдаа нөгөө цагдаагийн тасгийн дарга нь хэрж байгаа тэр алтан гацгийн овшууч. Наадахаар чинь жаграа 16 онд шалгаад ингээд хэрэгсгүй болцсон. Одоо чи юуны төлөө наа чи ингээд шийдэгдэхгүй штэ ингээд. Тэгэхээр тэр сандуу нөхөр одоо наадхандаа ойлгуулад өгөө чи яваад нэмэргүй гэж хүнээр дамжуулж хэлж ш. Тэр сандуу гэж нөхөр өнөөдөр надтай уулзчих зориг байхгүй юу та. Тэр хүн угаасаа гим хийгээгүй хүн бол тэнд очисон иргэдэд гарч ирээд за би өөрийгөө шалгуулчих ард хүмүүс нэ гэд өөрөө сайн дураараа огцроод шалгуулчаад асуудал байхгүй бол албан тушаалтаа эргээд очих тэр хүн нээлттэй байхгүй да. Чадахгүй байж тээ энэ хүн. Тий. Нэвтрүүлэг маань дуусгасан маань сүүлийн 100 хэдэн хормогс танилцуулъя. За ингээд намайг одоо миний одоо туулгоолын усыг хамгаалах, Монголынхаа байгаль орчин, газар шороог хамгаалахын төлөө мөн офшорын эсрэг тэмцэж байхад одоо энэ 60 тэрбумын эсрэг тэмцэж байна. Томоохон саарл ордны захиалагт энэ үйл ажиллагааны эсрэг намайг дэмжиж байгаа Монголынхаа 3 сая иргэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Монгол улс болоод үрд мөнх оршин, эрт идүүгээ цагаас өдийг хүртэл хүчрэг Монгол улс байсаар ирсэн. Цэс хандуу мэтийн нөхдүүд өнөөдөр нийслэлийн удирдлагаас огцорж ээж 60 тэрбумаараа хариуцлага хүлээж ээж нийслэлийн тэнгэрт нар мандаж Улаанбаатар хот зөв хөгжнө гэж бодож байна. За танд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр зочны хамарт үзэгч та бүхэндээ хариуцлага тооцох иргэдийн хөтөлбөрийн санаачлагч Жагарыг урьж оролцуулж уулзуулаа. Холбогдсон болон холбогдохыг зорьсон үзэгч түмэндээ баярлалаа. Маргааш шинцэгтэй иргэ уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.